За амархан сайн байцгаана уу? Үчи минь манайхаа. Лайвда тавтаа морилцоогоорой манайхаа. За. Өнөөдөр жоохон оновчгүй цаг авсан байж мэдхээр надад санагдаад байна. Яагаад гэвэл нөгөө UBS-ээр билүү юугаар вүлээ нэг дууны юм явдаг. Тэр сайхан юмтай жоохон давхцуулчихжээ. Уучлаарай. За энэ самсргүй тохиолдлоор таарсан болохоор та нар минь ойлгоно үзье. За манайхан цуглаад байж байгаарай. Би нэг ундаалгаа өөртөө зэхэд тэрхий өнөөдөр ажилдаа маш их давчуу. Одоо энэ юугаа хийх гэж байна. За ita тухтай байна уу? Энэ үчи мэндийг хүргье. За манайх ингээд хөрөл дөндөө тавтаа морилоорой. За манайхан угаасаа хөрөл дөндөө орж байгаа хүмүүс өөрсдөө одоо юу зэхэж яаж орохоо одоо мэдж байгаа байх. За шинээр ирсэн хүмүүст ерөнхийдөө танилцуулахад за ундаалга буюу акта шаргал юм уу сүү зэхэж тавих хэвээр. За альсгүй хажуудаа бас лаасааж бэлдэж тавих хэвээр. За дээрэс нь арц ганг угуулах хэвээр. За акта шаргал юм уу одоо сүүн далаа ингэж зэхэж бэлдэж суух хэвээр байдгийг шүү. За амар байцгаана уу. За сүүлийн үед үйл ариунтай их байгаа. Янз бүрийн мэдээлэл оруулахад жоохон зав байхтай байгаа. Тэгтээ за лайвыг дагаад явж байгаа. Мөн одоо лайвыг уншснаар ямар үр дүн гарсан, ямар сайн сайхан юм болов энэ талаар нь ерөнхийдөө бол дагагчийн зурвас гэдгээр оруулсан байгаа. Тэгэхээр манайхан ерөнхийдөө энэ лайвыг минь одоо өөрөөр хэлбэл үнгүү өгж байгаа миний энэ лайв нь та нарт ямар их үр дүнтэй, ямар их өгөөчтэй хүмүүс яаж одоо энэний тус дэмийг авж байгаа талаар нэлээд бичсэн байгаа. Бас тэр хоёр ном Яз жаргалын амин дэм болон Домонхон ухаан гэсэн одоо хоёр номоор яаж хүмүүс тэрний үр дүн ашиглаж ийн, яаж одоо сайхан болж байгаа талаар их бичвэрүүдэд дагагчдын зурмаас их оруулсан байгаа. За сүүлийн үед одоо энэ ханиа том уу, корона, ер нь бүх юмтай холбоотойгоор хоолойны үрдэн дээр асуудалтай их байгаа. За би бас өөрөө бас нэг хоолой дээр жоохон асуудалтай байгаа даа. Яагаад гэвэл ирж үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч маань бүгдээрээ хоолоонд асуудалтай байгаа. За урд нь нэг 5-10 жилийн өмнө бол ерөнхийдөө 3 дахь мэлмийн хүрдэн дээр энэ орчлон хорвоо илүү өөрчлөл явагдчихсэн. Одоо энэ удаад бол одоо нэг 10 жилийн дараа 7-8 жилийн өмнөөс эхлээд энэ хоолойны хүрдэн дээр орчлон хорвоо өөрсдийнхөө хоолойны хүрдэн дээр ажиллаж байгаа. Энтэй холбоотойгоор би та нарт хэлдэг байгаа. Бидний одоо бүтэц зохион байгуулалт бол энэ дэлхийн ээжтэйгээ нартайгаа, сартайгаа, одоо эргэстэйгээ бүгдээрнтэй одоо ийм ижлэх юм байдаг. Тэгэхээр орчлон хорвоо тэр аяараа одоо энэ хоолойны хүрдэн дээр их өөрчлөлт хийж байгаа, их явагдаж байгаа. Энтэй холбоотой хоолойтой холбоотой асуудлууд одоо хүмүүн төрөлхтөнд айгүйх нөлөөлөд байгаа. Тэгэхээр манайхан бүгдээрээ энэ аль боломжоор энэ хоолойны хүрдэн дээрээ тавьж энэ лайва үзцгаарай одоо. Тэгээ уух юмаа сайн зэхэж бэлдээрэй. За тэгээ миний хоолойн дээр ч гэсэн ингээд одоо та нар дунд жишээлбэл энэ хоолойтой холбоотой асуудалтай хүмүүс маш их байна. Би одоо түрүүний энэ гэр дотроо юмаа хийгээд үйл хийгээд бас үйлээ хийгээ явж байхад зүгээрээс лайв эхлэнгууд шууд хоолойн дээр одоо аюух тийм дарамт ирж байна. Тэгэхээр энэ юу хэлж байгаа юм гэхээр та нар дунд минь хоолойны үрдэн дээр асуудалтай хүмүүс дийлийнх нь байна. Тэгэхээр энэ надад аюу тийм бодтойгоор нөлөөлөд байна. За тэгээд одоо ингээд үүлээ эхлэе. За эхний үед нэг жоохон домын одоо үүлүүд хэлж өгье та нарт.
Би та нарт угаасаа уншиж байгаа, судалж байгаа юмтайгаа тулгуурлаад өдөр тутамдаа анхаарал штэ домын үлөө та нартай би хэлж өгдөг байгаа штэ. Манайхан тэрийг мэдж байгаа. За тэгээд энэ айгүй тийм өдөр тутамдаа хэрэгжүүл болох үйс тийм одоо энгийн аргуудыг та нар зааж өгдөг болох тэр энэ болгоныг аль боломжоор бичээд аваарай. Би та нарыг бас нэг цаас харандаа бэлдээ суугаараа хэлж өгж байгаа домыг бичээд авна. За айлсгүй тэртээ тэргүй лав юм маань одоо юу яадаг штэ. Хадгалагдаад үлддэг. Тэгээд энэ лайвуудаасаа давтан үзээд одоо юмаа бичиж авч болно. За тэгээ хүмүүс одоо яг хөө зарим мэрсээр одоо нэг лугаа ингээд явуулаад түгээдгийм байна. Баярлалаа та нартай энэ миний одоо 5-тын 1000-тын 10-тын та нар минь явуулж байгаа одоо сайн дураараа хийж байгаа 10-т өөрийнх нь 5-туудыг бий болгож байгаа энэ үүлүүдэд маш сайн хүмүүс оролцож байгаа. Тэгэхээр энийг яг дараалалаар нь намайг бас даган дэмжигч группүүд гарсан байгаа та нар мэдж байгаа. Нэгдүгürt гэрлийн дайчт гэж групп байгаа. Тунгалаг давсан бигнөр гэж групп байгаа. Тэнгэр Монгол газар гэж групп байгаа. За энэ группийн админууд өөрийнх нь сайн дураар миний одоо энэ тавьж байгаа лайвуудыг одоо нэгээс нь одоо өнөөдөр 64 дахь лайв хийж байна. 64 дахь лайв хүртлийг дараалалаар нь ингээд зэхэд бэлтгэсэн байт юм аа. Тэгэхээр манайхан энийг одоо яг эхнээс нь аваад үзэх гэж байгаа сонирхолтой байгаа хүмүүс энэ сая миний дурдсан энэ одоо группүүдэд орох дээр дараалалаар нь миний лайвуудыг үзэх боломжтой болох юм аа. Тэрлүү ороорой. Айлсгүй одоо надтай найз болоод дагагч болоод явхад үзэн. Тэгтээ би зэгцэнтэй орсон биш хамаагүй ингэж гаргана. Тэгтээ хаанаас нь яаж ч үзсэн байсан та нарт бүгдээрэндээ хэрэг болох юм аа. За манайхан одоо би нэг жоохон домын үйлүүд хийж өгье. За бид нар одоохондоо ингээд нөхөрт гараагүй одоо 2 3 ч юм уу одоо найз залуутай сонголтоо хийж чадахгүй байгаа. Ийм байгаа нөхцөлд одоо чиний одоо сонгох гэж байгаа энэ хүн одоо үнэхээр чамд одоо хайртай хүн өөгүй юу гэдгийг шалгадаг ийм одоо арга зааж өгье. За энэ маш энгийн арга. За чи тэр найз залуудаа юм уу альсгүй найз бүсгүйдээ ус уухыг санал болгоорой. За тэгээ ус хийхдээ хоёр яг ижилхэн аяганд нэг нь жоохон ахиухан, нэг нь жоохон одоо багцар. Нэг аяганд нь их устай, нэг аяганд нь бага устай юм хоёр өөр одоо их бага хэмжээний хоёр аягтай ус хийж тавих нь шүү дээ. Тэгээд минийх хоёр одоо аягтай усаа ширээн дээрээ тавиад ус уугаарай гэж тэгээд ингээд яаж тавьчих санал болгоод орчих. Тэгээд харж байхад тухайн хүн аль аягтай усыг авахаас болж одоо яах нь вэ? За хэрвээ дүүрэн одоо устааг нь авч уух юм бол тухайн хүн өөрийн чинь хайрлах хайрын орон зай тэр хүнд алгаа. Хэрвээ багын дундуурхан баг устааг нь авч уувал тэр бол үнэхээр тэрийгэ дүүртэл чамайг хайрлах ийм хүн байна гэж ойлгоорой. Тэгэхээр иймэрхүү маягийн сонжоо хийж одоо энэ хүн үнэхээр хайртай мөгөөг нь ялгаж мэдэж болдог байхан шүү. Хоёр аяганд усгийн баг аягтайг нь авч уувал чамд сайн байна, чамайг хайрлах орон зай тэр хүнд байна. Дүүрэн байгаа устааг нь авах юм бол чамайг хайрлах орон зай тэр хүнд алгаа л гэж ойлгох нь шүү. Ингэж одоо үнэхээр чамд хайртай эсгийг бас мэдэж болдог байхан шүү. За ингээд бас байж гэн. За би энэ хоолойны одоо ханиаттай байгаа ийм юмнуудыг нөгөө хүмүүсээ засал хийж хахад нөгөө би чинь дууны засал, хуурын засал энэ төр хийж байгаа ш. Тэгээд туут ингээд хүнтэй ярьдаг. Ер нь тэгэл өдөржингөл хүнтэй ярих юм. Тэгэхээр яг үнэндээ ихэд тэр тухайн хүн хоолойны асуудалтай ороод ирвэл би угаасаа ингээд гахац цад унах юм. Хоолойн үрдэн гайгүй хүн бол яахчгүй. Тэгэхээр эцсийн бүлэгтээ би одоо энэ та нарыг заслын үйл хийж явахдаа тухайн хүний одоо өвдөж байгаа газар асуудалтай хэсгийг яг энэ махан цусан биеэрээ мэдэрч ингэж хийдэ шүү. Тэгэхээр одоо ихэнх тохиолдолд энэ хоолойн асуудалтай хүн орж ирж ирсэн. Тэгээд миний нэг үйлчлүүлэгч нь багшаа одоо уучлаарай. Та хий яагаад их ядарч байгаа юм бэ? Ер нь бол юу ягаарай гэд. Надаа нэг зөвлөмж өгсөн. За энэ зөвлөмжийг би та нарт бас зөвлөчье. Хэрвээ ингээ хоолоо хуурай ханиалгаад байх юм бол тэр нус зэр янз бүрийн байхгүй байгаа ш зүгээр хуурай ханиад. Ийм байгаа нөхцөлд өглөө оройдоо одоо нэг цайны халбаг шар тос бүлэт гэж байгаа. Бүлээн дээр нь ууж игнэ. Яг унтахын өмнө өглөө сэрээд сэрэнгуутаа иймийг зөвлөсөн. За би яг хийж үзсэн. Тэгтээ надад энэ үйлчлээгвэ. Тэгтээ энэ үйлчлэх боломжтой байж магадгүй. Тийм. Тэгтээ миний энэ бол яг ажил төрөл хийж байгаа үйлтэй минь холбоотой учраас надад бас сайн үйлчлээгүй шүү. Тэгтээ манайхан одоо хий ханиаж байгаа хүмүүс бол
энийг туршаа зүсгэж болохгүй юм байхгүй шүү. Тэгээд бүр болохгүй туулааны махаар хоол хүнс хийж идэрээ гэж зөвлөсөн. Тэгэхээр надад тэр туулааны махаанаас олдох. Тэгээ одоохондоо жоохон хоолын юм байгаа учраас би хүчээр хүсэн хүсээгүй нэхий тоног амархаар төлөвлөж байгаа. Тэгжээж бие арчил тордохгүй болохгүй шүү уучлаарай. За нэг юм хэлээд өчлөө. За дахиад нэг юм бас нэг домын үйл хийж өгье. Ерөнхийдөө гэр бүлийн хүмүүс өөрөө бид нар ингээд угаасаа гэр бүлээр аюулгүй зураг авахулдаг шүү дээ. Энэ бол маш тийм гэрийг аз жаргалтай, халуун талаа урамсгалтай болгоход аюух нөлөөлгүүц ийм бас нэг төрлийн домын арга юм байна л да. Тэгэхээр гэр бүлээр авахулсан бүгдээрээ авахулсан ийм гоё зургийг одоо гэртээ сайхан хүндэтгэлтэй газараа тавьдаг байгаарэ. За тэгтээ бас нэг зураг тавихад учир байна. Гэр бүлээрээ бөөнөрөө авахулсан одоо тийм зургийг зочны өрөөндөө ч юм уу тавьж болно. Эхнэр нөхөр хоёрын одоо хормын зураг, айлсгүй л одоо эхнэр нөхөр хоёр бие биегээ өмсөж байгаа тийм зургийг харин олон хүн үзэхээр тийм газар тавьж болохгүй. Хормын зураг болон бие биегээ өмсөж байгаа тийм зургийг бол зөвхөн унтлагынхаа өрөөнд өөртөө байдаг өрөөндөө тавиарай. Олон хүн үзэх газар тийг тавих юм бол гэр бүл сарних ийм цомдонтой байт юм байна. Тэгэхээр тэр бие биенийгээ өмсөж байгаа тийм зураг, хормын зураг хоёроо бол илүү унтлагынхаа өрөөнд тавил тохиромжтой байт юм байна шүү. Олон хүн ордог гардаг өрөөндөө битээ тэрийг тавьж байгаарай. За нэг ийм одоо домын үйл хийж болно. За бас нэг домын үйл юу яах гэхээр одоо ингээл зарим одоо өөр ингэсэн байргууч гэдэг юм уу, оюутны байранд амьдардаг оюутнууд ч гэдэг юм уу, тий орон нутгаас ирсэн ийм хүмүүс ингээд хүссэн хүсээгүй одоо гэрээлсэн хугацаанд дуусах дээр бид нар одоо нүүд сууж хардаг шүү дээ, хүссэн хүсээгүй. Ийм нүүд судал хийхдээ битээ хүнээс чамдаан савгууж агаарэ. Өөрийн гэсэн чамдаан савтаа завгүй ядахтараа цаасаа харьцгана. Хүнээс одоо цүнх авч битээ нүүдэл судал хийж агаарэ. Тэгвэл чи хизээч одоо тийм өөрийн гэсэн орон байртай бол чаддгүй юм байна шүү. Үргэлжид мөнхийн нүүдэл судлаар явдаг болох ийм ягууртай байд юм байна. Тийм учраас нүүдэл судал хийдэг тийм явуулын амьдралтай байгаа нөхцөл заавал өөрийн гэсэн цүнхтэй, өөрийн гэсэн шамдаан савтай тэрэндээ юм хийж одоо нүүд суудаг байгаарэ. Хүний юм ашиглаж болохгүй нэ ш. Тэгвэл та нар хизээч өөрийн гэсэн орон гэртээ болохгүй байна. За энийг нэг мэдээд авчих. За тэгээ дээрээс нь за бид нар ингээл 5-10 цаас бие биенээсээ ингээд зээлдэг штэ. 5-10 цаас зээлдэг. Тэгэхээр хүнээс зээлэхдээ ингээд ийм базаж хумигдсан тийм муухай мөнгө хизээч битээ хүнээс одоо зээлж авч байгаарай. Ерөөсөө битээ зээлж авч байгаарай. Тийм хунигдсан мөнгийг бол авахгүй байсан дээр яагадгүй тэр хумигдсан өрчээсэн тийм муухай мөнгөтэй хамт одоо муухай юм чамд хамт ирдэг байх нэ. Тийм учраас хүнээс тийм хумигдсан өрчээсэн тийм муухай одоо дэвсгэртийг зээлээр битээ авч байгаарай. Энийг бас хэлье. За тэгээд угаасаа энэ янз бүрийн мөнгө төгрөг өгөө аваатай шилжүүлэгч гэдэг юм уу. Одоо ийм үйлээдэг бол дандаа үдээс өмнө хийдэг байгаараа. Боломжоор одоо нар гарах одоо жаргахаас өмнө амжуулж хийж дуусгах хэрэгтэй. Харанхуй бүрэнхийгээр бол мөнгө одоо шилжүүлэгч юм уу, яах ч өгөх ч юм уу тийм одоо үйл битээ хийдэг байгаарай. За нэг юм хэлээд өгчээ. Муухай мөнгө одоо зээлээр авчих юм бол чамайг зөвөр л азгүй тал дагаад тахна шүү дээ. Тэгэхээр тийм муухай орчсон мөнгө зээлээр битээ авч байгаарай. За бас нэг сонирхуулахад одоо чиний найзалдаг нөхөрлөдөг ойр дотны хүмүүс ч юм уу одоо ингээд танахаараа орж гараа явж явахтай ямар нэгэн байдлаар одоо хоол хийхэд чинь туслах ч юм уу иймэрхүү байдлаар өөрийнхөө гал тухайны ямар нэгэн хэрэгслийг одоо авч ирэх альсгүй л одоо танаад мэдлгүй орхиод явах гэдэг юм уу. Ийм одоо яхан бол тухайн хүн бол айгүй сайн хүн байна. Чамд айгүй тийм тус нэмэр болох айгүй тийм тустай хүн байна гэж ойлгоорой. Тийм хүн л одоо танаад галтгооныхын тийм хэрэглийг авчирдаг байх нь шүү. За нэг юм хэлээд өгчээ. За бас нэг дом. Эмэгтэй хүмүүс одоо ингээд плач өмсгч юм уу, альсгүй юбкөө өмсгтэй. Зарим хүмүүс ингээд доороо хөлнөөсөө доогоос эхэлж өмсдөг ш. Энэ айгүй муу шүү. Энэ ерөөсөө байж болохгүй. Ерөнхийдөө юбк плачийн дандаа дээрээсээ ингэж өмсгдэж явах хэрэгтэй. Дээрээсээ. Хэрвээ чи доороос хөлнөөсөө эхэлж энэ плач юм уу, альсгүй тэр юбкийг өмсөх юм бол
та нарын одоо хүнд чинь одоо хувь хүнд чинь өөрийн нууц гэж юм байдаг ш. Тэр нууц болгон чинь бүгд гадагшаа гарч ил гардаг байх нэ. Тэгэхээр нууцаа одоо хадгалахын тулд хувцсыг одоо юбкийг, платьиг дандаа дээрээсээ толгой талаасаа гэлж өмсдөг байх хэрэгтэй шүү. За нэг юм хэлээд өгчээ. За энэ дээр бас нэг. За бид нар одоо заримдаа мөнгө төгрөггүй ч юм уу ийм болоод ах トゥ амрах садангаас ч юм энэ тэндээс нөгөө шкаф авдаг шүү дээ. Тэгэхээр энэ айлаас ирнэ шкаф авах онцгүй байд юм байна. Онцгүй. Хуучин шкаф ирнэ хүнээс авч болохгүй. Хэрвээ ямар нэгэн байдлаар тийм хуучин шкаф авч хэрэглэх юм бол тухайн айлд одоо дандаа мөнгө төгрөгний гачаалд ордог. Ийм учиртай байх нь байна. Тэгэхээр аль боломжоор айлаас хуучин шкаф авахгүй байхыг ичгээрээ. За хэрвээ за ямар нэгэн байдлаар зайлшгүй байдалд одоо шкаф авч хэрэглэх болох юм бол одоо юу гэдэг штэ ёлкны мод штэ ёлкны модны мөчрийг хид хідэн мөчрийг тэр 500 дээр нь тавиад хамгийн багаар 3 сар байлгасныхаа дараа за тэр шкафыг одоо ашиглаж болох нь байна. За нэг юм тэрний дараа ашиглаж болох нь байна. Тэрнээс аль боломжоор одоо айлаас шкаф авахгүй байхыг хичээгээрэй. За нэг юм байна. За тэгээ бид нэр ерөнхийдөө ингээд нэг цалингаа авах ч юм уу ямар нэгэн одоо тийм том орлого оллоо штэ. Тэгэхээр тэр цалингаа тэр орж ирсэн орлогоо ямар ч байсан гэртээ шууд авангуудаа битүү үрж байгаарэ. Ямар ч гэсэн гэртээ нэг хонуулж агаад маргааш нь одоо юм авах ч юм уу тэгж үрж болох нэ. Өөрөөр хэлбэл тэр мөнгөнийхөө эрчмийг гэртээ тогтоож авах гэсэн үг шүү. За тийм тэгэхээр цалин авсан өдрөө тэр даруйдаа битээ мөнгө үрж байгаараа боломжоор гэртээ нэг хонуулжаад маргаашнаас нь энэ том орж иж байгаа орлоготой чамаатай энэ авч байгаа цалинтай чинь ч холбоотой шүү. Нэг хонуулж ээж энийг одоо дараачийн одоо худалдан авалт юм уу тэрэндээ бас ашигладаг байгаарай. За би тэгээ та нарт бас урд нь хэлж ийсэн. Ерөнхийдөө том одоо худалдан авалт хийхдээ за энэ машин байж болно, байшин болж болно, цуслангийн газар ч гэдэг юм уу, цуслангийн байрч гэдэг юм уу. Ер нь томоохон худалдан авалт хийхдээ хизээч зээлэр битгий авч байгаарай. Зээлээр одоо чи ямар нэгэн тийм том худалдан авалт хийх юм бол азгүйтэл чамайг дандаа дагаа шүү. Энэ араас асуудлууд аяг үүсдэг. Тэгэхээр та нар эхлээд мөнгөө хуримтлуулж агаад тэгээ хуримтлуулаад бэлэн болсныхаа дараа худалдан авалтаа хийдэг байгаарай. Ингэвэл та нарт янз бүрийн тийм таагүй юмнууд тохиолдохгүй нь байна шүү. Заяа. За ингээд өнөөдрийн би та нартай хэлж өгөх энэ домын үлүүд маань дуслаа. За одоо ингээд хэдүүлээ хуурийнхаа засалд орё. Хуурийнхаа засалд орё. За хуурын засал дээр хүмүүс яаж хүчрхэг болсон, яаж гоё усан далаар дагагчийн одоо юун дээр айгүйх бичигдсэн байгаа. Тэгээд одоо өнөөдөр би хэдий энэ хоолоо ингээд таагүй байгаа хэдий ч та нартаа сардаа нэгэн удаа ингээд юугаа явуулж байгаа, лавиа явуулж байгаа учраас одоо би өвчтөй би явуулж чадахгүй нэ гэж хэлж ямар ч байсан чадсангүй. Тэгээ боломжоор та хэдэд явуулах одоо энэ амлсан энэ амлалтаа биелүүлээд заслынхаа үлийг хийж гинэ. Лавийнхаа үлийг. За манайхан сайхан агта шаргалаас хүртээрээ арцгаангаа уугуулаарай. Тэгээ манайхан асуудалтай газрууд дээр цан гараа тавиарай. Хоолоон дээрээ бол хоолоон дээрээ, чихэн өвддөг бол чихэн дээрээ, толгоо өвддөг бол толгоо дээрээ, зүрх бол зүрхтэр ингээд асуудалтай газруудаараа гараа тавиад энэ одоо маш хүчтэй энергийн одоо солилцоонд орж байгаа энэ цаг хүчээ өөртөө маш ашиг тустаагаар ашиглаарай. За биеийн сул дорой хүнд өвчтөй хүмүүс байгаа бол тэднийхээ хажууд сонсгоод тэрийгээ сонсонгоо өөрөө тухайн хүнийхээ гар дээр гараа тавиад бас үзээрэй. Ингэвэл нөгөө хүндээ бас жоохон дэмтэй байна. За манайхан сонсоорой хуурын засал.
За дараачихын хуурын засалд орцгоё. Манайхан ч зөвхөн бужигнж өгж авах шүү дээ. 1200 олчихсан байна. Баярлалаа. Та нарыгаа яг ингэж тэсэн ядан хүлээж байгаа гэд би яагаад ч үгүй гэж хэлж чадахгүйгээр хүлээхэллээ. За дараачихын хуурын засалд оръё. За манайхан яаж байна? Аятаа байж чадчихэв нөө? За дараачихын хуурын засалд оръё.
За баярлалаа. Манайхаа маш мундаг байна. Манайхан донд одоо сая энэ хуурын засал яваад ирсэн чинь хоолоо нэлийн хөнгөрөөд ирж байна. За би хэдүүлээ хамтарч нэг үйл хийгээд ирэхээ. Одоо 1300 хүн болсон байна. Би та нарын одоо хэр хүчрэхийг хэр одоо надтай холбогдож байгааг чинь мэдэх гээд нэг туршилт хамтарч хийх гэж байгаа шүү. За юу. За бүгдээрээ хоолооныхоо үрдэн дээр гараа тавина шүү. За эмэгтэйчүүд нь зүүн гараа эхэлж тавиад баруун гараа ингэж тавина. Эрэгтэй хүмүүс нь баруун гараа эхэлж тавиад зүүн гараа ингэж тавина шүү. За юу. За энэ дээр нэгдүгээрт би эхлээд дууны засал хийгээд ирэхээ. Яг хоолоон дээрээ тавиад та нар яг ингэж хоолоон дээрээ гараа тавиад бодож явахдаа яг намайг дотроо хараад багшийнхаа хоолоон дээр тавьсан байгаагаар ингээд бодорой. Тэгээд та нар гарт нь юу мэдрэгдэх нөө яг миний хоолоон дээр тавьсан байгаагаар ягаар би та нарын хүчийг нэг тамдах гээд байна. За юу. За эхлээд дууны засал хийн. За ээжийн тэнгэр ээж юм өршөө энэ дууныхаа заслаар хийх гэж байгаа шүү. За бүгд ундаалгаа угаад хоолоогоо чиглээд тэгээд яг хоолоон дээр гараа тавьцгаана. Тэгээд дотроо яг миний дүр төрхийг хараад нүдэн ханаас сууцгаан шүү. Нүдэндээ харагдах юм болон гар дээр маш их анхаарлаа хандуулна шүү. За юу. Сүтэнгэрийн чичрэж ойлход минь дэрхэдэж минь суугахан шөнөн одноос олон байгада зулаад минь цаг боросоо бурхан юм дэж минь заяа тэгшэлсэ харава юмуда ээж минь донис журарагдаж дутхадын архан байда үлэн заачулж үнсхэдэн архан явида нүдэмдэр мэнаманца наран чмөда хэж минь нүдэнэ хөдмэнэ харагцаа тэнгэр чимода ээж минь зулладэр минь зажбарсаа бурхан юмода
заяа буйныг минь тэгшилсэ харваач муда ээж минь сайлан чин орхоо алдохтон хармаадсан хүүгээ санаалтхын аргадах гээд мөнхийн дээр гэдэж минь надаас уяа тэсэтэгэдэтэ 새로운 르데진 나라하타른 이르게데 수태열던 해주민 졸라데르면 자겨버려서 보르흥이 뭐다 해주민 자야 보이닉만 택시드세 할아버지 뭐다 해주민 자, 또 탱그리 해주민 오르시고를 들떠 대지 두루승아지네 대태그저 하로덕 자오기야바 대느긍후 남해가 딩그레지민 셔 노듬득한 성지매 도층후강어르셔 딩그레지민 으셔거래 사라튼 누든 누제그대 사나튼 비엘 독샷 베나 미금 벌슨 해주다네가 에테문 직산흐 юм다 알라그누 데니메 노홀야마스 아이가 두레 둠버르다 에테 문직산홈 юм다 슈드리 뭉근 토슬리 아란 소대명근도 헬릿 악태 샤르글 세니나란 알도도간 으르금 바르야 아메요주도 선도 기메 아초터즈민 오호다 아유등 아유등 오호 암토등 암토등
За түрүү ярьж хахад гавццаад байсан хүн чинь дууныхаа цуслыг сайхан хийлээ. Энэ бол та нарын минь надад тус болсон тус юм шүү. Та нарын минь итгэл үнэмшил та нарын өвчин тоолоо нэлийн айтайхан боллоо. За манайхан дахиад юу ягаарай? Нөгөө сүүн далаа агта шаргалаараа хүртээ тоолоо сайхан чиглээд өгөөрэй. Та нар дундаа соолын асуудалтай хүн байна. За одоо манайхан дахиад нэг дууны засал хий. Хорвоод ирсэнэ зарлаач ойлон мэндэлэхэд Хаврхан дэмсаангач үнэг хачилж сууса тэнгэр газраа шүтэн дэцэн утмэга засаагаса тэнүм бордавтада мөр бүтэн яудгаби ацжараг баяра баясагада танясэгтэшу ава амдардэнгэлиг бүхэн авагч дутхас эхтэй хэсэхэн ауминде дэлэхийг мөрөөрөө тамгаад тэнтэр тунторхон алхахад дэнэж хөрдөн түшээд дэндүү баярлаж хөрсөө ханядэдэл жигрээ дүүртэл мшээсэн хамбурлахтада илгүтэн яудгаби ацжарг баяра баясагада танясэгтэшу ава амдардэнгэлиг бүхэн авагч дутхас эхтэй айсэхэн аминде гимшэл баярын хорвоод анначаалт хэмээн тавлаад гэрэлтэй сүдэртэй орчудонги гимшэл хаарлыг таниусаар түнний хүнлэл хүдэж хүмүн саягаан өрөөгөөсөө төвшин бурлахтада үди зэрэгтэл яудгаби ацжараг баяра баясагада танясэгтэшу ава амдардэнгэлиг бүхэн
агаач дутхаас ихтэй хайсан аав минь За баярлалаа. Дууны засал ямар ч байсан гахаж цацхгүй маш их амжилттай боллоо. Энэ бол та нарын минь бас намайг дэмжиж байгаа, тусалж байгаа. Та нарын итгэл өмшил бас энд их нөлөөлдөг шүү. Та нар нь гоё байвал би дагаад гоё болдог. Та нар минь хэцүүхэн байх нь бол би дагаад гунжидэг, гутарж идэг, би өвдөж идэг ийм юм шүү. Би та нарынхаа бүх энэ зовлон зүдгүүр бүх юм өөрийнхөө бие дээр мэдэж идэг. Тэгэхээр та нараас асуугаад юм уу, лавлаад юм уу, яаж зовоод ийн гэж асуугаад ах шаардлага надад ер нь байдаг юм шүү. Хүмүүс болохоор надтай нэг утсаар яриад өөрийнхөө зовлон зүдгүүрийг л тоочих гээд байдаг. Битгий тэгж агаарай. Би тэртээ тэрвийг мэднэ. Би та нарынхаа зүгээр л ирэхэд чинь л зүгээр л ороод гарсан юм шиг та нарыг мэдэж, та нарын тухай би та нарт ярьж өгд юм шүү. Тэгээ одоо нэг ямар ч гэсэн хэд хоног өөрийгөө амраан суглана. Тэгээд 12 сарын 10-наас эхэлж цаг өгч эхэлэх гэж байгаа. Тэгэхээр тэр үед холбогдно. За тэгж холбогдож цаг авах гэж байгаа ч гэсэн утсаар битгий залгаарай. Онлайнаар бас битгий холбогдоорой. Зүгээр мессежээр юм уу, мессенжер утасны дугаартай мессеж бичил холбогдоорой. Би үнэхээр их одоо завгүй байдэн шүү. Утас аваад хариулж явах надад зав байдгүй. Ийм учраас манайхан минь намайг ойлгоорой. За дууны засал маш амжилттай сайхан боллоо. Одоо би та нартай нэг галын засал хийж өгье. За манайхан галын засал хэрхэн яаж оролцохыг мэдж байгаа те. Агта шаргалаасаа сайхан уугаарай. За тэгээд галаахан одоо энэ дүлийг харж байхдаа та нар минь юу хүсэж байгаа, яах гээд байгаа хэр болгоныгоо сайхан дотроо бодоод төсөөлөөд галаас сайн харна. За тэгээд ер нь бол миний энэ лайвд оролцсныхаа дараа та нар хиндээ санаа зовоод хэнийг айтайхан болгосоо гэж бодож байгаа тэр хүндээ зориулаад, еврөөл айлдаад орой 9-10 хооронд сүүгөө өргөөрэй. Сүүн үргэл гэдэг одоо альва юмд маш их засал болдог. Ялангуяа энэ ээж нар, аав нар үр хүүхдүүдтэй сайн сайхныгаа өсөж сүүгөө өргөөрэй. Тэр тусмаа ер нь лайв үзснийхэн дараа та нар угаасаа энэ лайваар засарч идэг. Би та нарт энэ лайв хийж байхдаа ганцхан юм яриад байгаа биш. Миний энэ өөрөө яриа үгэн засал гэдэг би та нар хэлдэг. Дээр нь би дууны засал хийж гэн, хуурын засал хийж гэн. Тэгээд энэ галын засал хийж өгч байна. Энэ заслын дараа та нар одоо энэ дагаад үзэж байгаа хүн болгоно маш их хүчрэхэг болдог. За яг ийм хүчрэхэг болцсон үедээ одоо ээжтэй, аавтай, ах トゥ амрагсаад нэг хандаа чихэндээ одоо сайн сайхан гоё юм хүсэх гэж байгаа. Яг тэрийг хэлээд байгаа зөвхөн ингээд 9 сар хооронд сайхан сүүргөөрэй. За зарим хүмүүс орой сүүргэхдээ жоохон гайхаад байдаг. Би өглөө өргөдөг шүү, орой өргөдөг шүү гэж ярьдаг. Өдөр өргөдөг шүү гэж ярьдаг. За энэ өглөө өдөр өргөх, орой өргөл хоёр өөрөө. За өглөө өдрийн өргөлүүд бол та нар яг үннийг хэлэхэд одоо өглөгөө өгөөд эрчим авч байгаа. Өргөлөө өгөөд эрчим авч байна. За оройны өргөлүүд бол ихэнх үедээ энэ үйл хийх гэж хэлдэг. Би үйл хийх гэж хэлнэ. Яагаад гэхээр харанхуй бүрэнхий болох дээр 70 ертөнцийн сайн сум, муус ус бүгд итгэвчдэг. За энэ сүнслэг биетингүүд идэвчсэн үедүүд бид нар онгод тэнгэрүүтэйгээ холбогдож чаддаг байна. Удмын буурал дээцүүд онгод тэнгэр сакусуудтайгаа холбогдож болдог. Айсгүл одоо хол байгаа ийм хүмүүстэйгээ сүнсэн биеэр нь холбогдож харьцаж болдог байх нь байна. Тэгэхээр би хүмүүстэй орой 9-10 хооронд сүүрхийг зөвлөдөг. Тэгэхээр та нар энэ лайв үзээд дуусныхаа дараа хэнийгээ сайн сайхан болгоод яамаар байгаа тэр сайн сайхан болгохыг хүсэж байгаа хүнийгээ яг бодлоор нь ингээд дотроо харж агаад өрөөж байгаа хэлж байгаа юмнуудаа хэлээ. Тэр байгаа зүгт нь сайхан өргөл өгөөрэй. Тэгэхээр энэ та нарын сүү өргөл тухайн үндэ айгүй том засал болж очив шүү. Тэгэхээр манайхан ийм сайхан хийгээрэй. За манайхан агтай шаргалаасаа өөртөө тоолоогоо чиглэлээ. За аргал ганг гэдэг уугуулах юмудаа бэлдсэн бол тэрийг уугуулаарай. За одоо ингээд би та нартай нэг галынхаа заслыг хийх гэж байгаа шүү дээ. Манайхан галаа хараад бүх юмаа шившээд хилээд хүсээд гуйж байгаа хүсэж байгаа юм болгоноогоо сайхан хилээд галаа аягүй сайн ширтээрээ.
би та нарт хэлдэг штэ галын төлөөс маш их одоо юм харж болд юм аа. Тийм энэ галын засалуудад аяйгүй хүчрхэг засал байгаа шүү. Тэгэхээр манайхан аяйгүй сайхан хичээгээд бүх юм харна шүү. За энэ манай одоо бас нэг үйлчлүүлэгчэд 1010-ийн маань нэг авчирч өгсөн юм ургаа харц байгаа. За бас нэг жоохон хатаагүй юм шиг байна. Манайхан уучлаарай. Нойтон тавтаа юм байна. За 10-ийн, 5-ийн, 1000-ийн, гэрлийн дайчдын 15,000-ийн тунгалаг давсан бигнүүр мөн одоо намаар даагагчд мөн гэрлийн дайчид Тэнгэр Монгол газрын 5-та, 10-та, 100-та, 1000-ийн минь галын засал хийж байна. Та нарын минь ажил төрөл нь амжилттай сайн болдог ээ. Бодож байгаа болгон бүтэх болдог ээ. Сансан болгондоо хүрдэг байх ёстой. Гал галантын заслыг хийжээ. Тавта, 10-ийн, 100-ийн, 1000-ийн гэрлийн дайчдын гал боломтын галыг бадрааж ийн зүрхэн дэх галын насааж байна. Нүдэндээ цогтоо нүүрэнтэй гэрэлтэй сансан болгоно бүтэж явах болтугай. За манайхан галын засал маань сайхан хүрлээ. Та нарын минь ажил төрөл өөдрөг сайхан байна. Дор өрнөө сайхан хичээгээд. Одоо ингээд ийм сайхан болсныхаа дараа манайхан ээжидээ, аавыдаа, ойр дотныхондоо, үр хүүхдтэй өнөө орой сайхан өрөөл айлдаад энэ сайхан одоо хүлээж авсан эрч хүч энергиэс бусдтайгаа хуваалцаад бусдад одоо өрөөл хайрлаарай. За энэ бол гэрлийн дайчид та нарын минь өөрсдийнх нь хүч чадлаар нөгөөдөлдөө одоо заслын үйл хийх нэг төрлийн бас домын арга юм шүү. Тэгэхээр та нар минь одоо угаасаа айгүй мэдрэмжтэй сайхан болцгооцсон байгаа. Та нар надаар хэлүүлтгүй нэгэ мэдэрж байгаа. Та нарын дагагчийн одоо зурсуудаас хэрхэн одоо яаж өөрсдийгөө засаж залж хэрхэн яаж мэдрэмжтэй болж гой сайхан болж байгаагаа айгүй их бичсэн байгаа. Тэгэхээр минийхэн манаахан миний 5-т, 10-т, 100-т, 1000-ийн минь маш их өөртөө итгэлтэй, өөрсдийнхөө отог өмгийнхөнд аль болохоор тусдаа дэмтэй хэлж яриад боломжоор тэднийг одоо үүдэн татахыг бас бодоорой. Тэр хэмжээгээр өөрсдийнхээ одоо эргэн тойрны 5-т, 10-т оройлон олох одоо ийм хүмүүсээс сэрээгээд байж байгаарай. Ягаад гэвэл одоо энэ угаасаа орчлон хорвоогийн энергийн төвшин энэ одоо маш их өөрчлөлт явагдаж байгаа. Тэгэхээр бид нар энэ одоо явагдаж байгаа өөрчлөлтөд тэнцчиж энд одоо замт өвдүүлдэх юм боломж нэгдэх юм шүү. Тэгэхээр янз бүрийн одоо таагүй юм болоод байгаа энэ үйл явц чинь бол цаанаас учирч явцсантай шүү. Зүгээр нэг явдаг эд биш шүү. Тэгэхээр бид нар өөрсдөө сэрж өөрсдөө гоё болж 5-таараа 10-таараа гэж нэгдэж бие биенийгээ одоо хүчрхэг болгож ингэж явах хэрэгтэй юм шүү. Тэгэхээр миний гэрлийн даачдын та нарын минь үүрэг бол энэ шүү. Тэгэхээр манайхан угаасаа гоё болж байгаа та нарт мэдрэгдэжээ. Одоо та нар намайг түрүүн би дөнгөж эхэлж хаж гах цацаад байсан шүү. Тэгэхэд би та нарын хүчинд одоо хоолой маань хичээнэ сайхан гах засахгүйгээр би 3 дууныхаа заслыг хийлээ. Одоо энэ яриан засал маань ч гэсэн ингээ гоё болоо явж байна. За ингээд одоо хэдүүлээ умаа хэлээд
дэлхийн ээжигээ одоо хүлээж авъя. Дэлхийн ээжтэйгээ хэсэг хорон бай. Тэд нартай бас өөрийнхөө дэлхийн ээжтэй энэ орчлон хорвоо одоо өөрсдийнхөө өгөх ёстой тус тэмийг одоо энэ үүлээрээ хитүүлээ өгдөг штэ мэдж байгаа тийм манайхан. За манайхан алгаа тосоод дэлхийн ээжигээ дуудана. Дэлхийн ээжийнхэн зам мөрийг одоо дөтөлж саад хатгаргүй шулуун нардан болгохын тулд бид нар Тэнгэр Монгол газраа хэлдэг. Сайхан нүдэнаад бүх бие мэдрээд дэлхийн ээжигээ хараарай. Одоо Тэнгэр Монгол газраа хэлье. 3 2 1 Тэнгэр 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 Монгол 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 газар 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 Тэнгэр 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 Монгол 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 газар 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 Тэнгэр 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 Монгол 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 газар газар газар. За манайхан гараа мэдрээрээ гар хүнд оргиод ирж гэн халууд үгээд ирж байна. Заримныхан зүрх нь маш их догдолж гэн, зарим нь уйлж гэн санаа зовхон байхгүй. За дэлхийн ээжээгээ зүрхтэйгээ нэгтгэлээ бүгдээрээ зүрхтэйгээ нэгтгэлээ. За бидний зүрхний хүрттэй хайрын орон зайтай дэлхийн ээж минь нэгдсэн байна. Одоо хэдүүлээ умаа хэлээ бүх бие мэдрээрээ гүн амсгаавъя. За манайх маш сайн хэлж байна. За дахиад гүн амсгаавъя. Умаа хэлээ. Маш сайн байна. За дахиад нэг умаа хэлээ. Гараа сайхан мэдрээрээ дэлхийн ээж зүрх хоёроо хэрхэн нэгдсэн байгааг сайн мэдрээрээ. За гүн амсгаавъя. Маш сайн. За хэсэгхэн хоромд би бүх бие мэдрээрээ манайхан зүрхээ мэдрээрээ зүрхээ дэлхийн ээжигээ сайхан мэдрээрээ маш сайхан амар амгалан болсон байна. Иргэн цайрын сайхан сэрүү татаас ингэнээд ирлээ. За зарим хүмүүсийнх нь халууд өгж байна. Зарим хүмүүст хөлсөн чихраад ирсэн байна. Нуруунаас ачаа авагдсан байна. Маш амар амгалан сайхан мэдэрлээ. Бид нэр хэсэг хугацаанд дэлхийн ээжтэйгээ нэг эрчмээр холбогдож нэг хэсэг сайхан байлаа. За дэлхийн ээжигээ аян замд нь мордуулъя. Зам мөрийн дардан байлгая. Дэлхийн тойрогт орчлон хорвоогийн тойрогт дэлхийн ээжигээ мордуулъя. За гаргаад ийлглээ. Дэлхийн ээжигээ сулуулж өглөө. За Тэнгэр Монгол газраа хэлье. 3 2 1 Тэнгэр 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 Монгол 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 газар 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 Тэнгэр 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 Монгол 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 газар газар газар
Тэнгэр Монгол газар. За дэлхийн ээж аян замдаа орлоо. Өөрийнхөө тойрогт орсон байна. Орчлон орвогийн од ирсэн маш их гэрэлтэй, гэгээтэй, илүү тунгалаг, илүү сайхан одоо орчлон орвогийн эрчим юмда нэгдэн орж байна. Хэдүүлээ дэлхийн ээжээ баг ч гэсэн тус дэм өглөө хувь хувьяасаа эрчимээ хэсэг нэгдэж дэлхийн ээжээгээ жоохон ч гэсэн сэнгэлж өглөө. За ингээд үүлэндээ сайхан байлцаж дэлхийн ээжтэй хэсэг хугацаанд байж өөрийгөө сэргээж надад туссан 5-тайхан, 10-тайхан, 1000-тайхан та нартай баярлаа. Үнэхээр энэ засал маань сайхан боллоо. Намайг үнэхээр хүсэн үлээдэг болжээ. Өнөөдөр 1500 болж байна. Та нартай их баярлалаа. Бид нар ингэж нэгдэж олон байх тусмаа хүчирхэг болох юм шүү. Тэрийг дагаад. За ингээд дараачийн лайв хүртлээр түр баяртай. Сар болгоны сүүлийн бүтэн сайдрын 8 цагаас шүү. Хүмүүс болоог байхад хизээ идэ яад ингээл мессеж бичээд байх юм. Би одоо энэ лайвын төгсөл болгон та нарт яг ингээ хэлдэг шээ. Сар болгоны сүүлчийн бүтэн сайдрын 8 цагт. За үнэхээр та нартайгаа хамт байсандаа баяртай байна. Сайхан боллоо. Та нар мань ч гэсэн үнэхээр хүчрхэг гоё байна. Мэдэгдэж шүү. За хайртай шүү та нартай. Баярлалаа. Баяртай манайхаа. Амжилт хүсье бүгдээрэнд нь. Гоё сайхан мэдрэмж бүх юм хуваалцаарай. Би тэр зурсыг чинь дамжуулж бүгдээрээ гоё мэдрэмжээ хуваалцаарай. Баяртай. Хайртай шүү.